Таны гарт байгаа юу ч гэсэн хаячих бол хог, харин ашиглах юм бол баялгаа. Ахуй хэрэгцээнээс гарч байгаа хогны 90% дахин ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Жишээ нь миний өмсч байгаа энэ байна. Тэгээд энэ хууч өөртөө бол мөнгө бэлэн мөнгөөр авчихаа тийм ээ. Тодорхой хугацааны дараа хорлонтой хаяад байгаа байхгүй. Тэр хаяад байгаа нь яаж яах тийм нөгөө экологийн тэнцвэртэй алдагдуулаад иглээд өөрсөндөө хор учруулад байгаа юм. Зөвхөн Улаанбаатар л гэхэд өдөрт 1000 гаруй тонн хог хаягдаг. 3 хогийн зэг дээр болж услах байдлаар хогтой тэмцэж байгаа. Улаанбаатар хотод үүсэж байгаа хогийн 10-аас 15%-ийг хог хаяглаар бизнес эрхлэгчид худалдан авч цааш нь борлуулж байна. Биднээсийг одоо энэ ажлын байрнаас авах бол айгүй их хэцүү байдаг. Жишээ нь одоо ингээд энэ тентхийн газрууд аяга тавьчихдаг. Ингээд тавьсны дараа болохоор ингээд нэг цэгүүдийг тавиад байрлуулждаг. Тэгэнгүүт нэг корона дараа нэг юмнууд ирээд цагдаа зэрэгж бүх хүмүүс ирж ирнэ биднээсийг ирнэ их хязгаардаг да. Орон нутаг дахин боловсруулах боломжтой хог орчин бохирдуулсан хэвээрэл тэндээс түүж хотод авчирч тушаана гэсэн ойлголт бараг л үгүй. Улс ховд завхнаас урж ирж байгаа тээврийн ачаа маань 250-аас 380 кг-ын ачаатай гэхээр энэ уул овоон дээр аягдж байгаа энэ маш их хог болж байгаа шил хуванцар ундааны лааз сав маань энэ бол орж ирэх тээвэрлэх ямар ч нөхцөл байхгүй. Гэлгарууд бол хөдөөгийн байгаль орчин хамгийн их бохирдуулж байгаа. Гэлгаруутаар олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Энэ мэт боломжийг ашиглаж хогтой тэмцэх цаг нэгэнт болжээ. Одоо Японы технологи байна л да. Одоо шатаах үйлдвэр гэж байна. Одоо хогийг нөгөө дахин ашиглах одоо хогийг бол одоо янз бүрийн бүтээгдэхүүн хийдэг. Шатаах үйлдвэрээр бол нийт хогны одоо 10% нь л үлддэг. Тэрийгээ бол антибил технологийн дагуу одоо дарж болдог. Хог боловсруулах үйлдвэр гадны тусламжаар баригдана гэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтанд орсонгүй зүгээр л мөнгө үрсэн ажил болчихсон. Энэ төслөөр оруулж ирээд хийж байгаа улсууд одоо манай улсын бол хууль эрх зүйн хүрээнд барилга байгууламжийн зураг төслийг нэгдүгээр батлуулах хэрэгтэй байсан. Хоёрдугаар 3 сая долларын үнэтэй баригдсан үйлдвэр гэхэд бол надад яг үнийг хэлэхэд бол сэтгэлд хүрэхгүй байгаа. Гуравдугаар болохоор манайтай л одоо нийслэлийн одоо ерөнхий менежерч байт юм уу тэр гэрээ байгуулсан тал ямар үндэслэлээр ямар эдийн засгийн тооцоо үндэслэл өгөөд ийм үйлдвэр байгуулгаа гэдэг нь бас зүгээр анхаарал татчихэв. Хогийг дахин боловсруулах үйлдвэр барих 6-аас 8 төсөл хэрэгжиж байна. Ихэнх нь хувийн хвшлийн санаачлагтай.